Сайн байцгаана уу? Бодлого залуусын төрийн бас байгууллага удирдах зөвлөлийн гишүүн Уянга байна. За өнөөдөр манай байгууллагын хувьд бол маш завгүй өдөр өрнөж байна. Ягаад гэхээр бид нар саяхан нэг тэтгэлгийн уралдаан зарласан байгаа. Бодлогод нөлөөлцгөөе залуусаа нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах нь гээд энэ тэтгэлгийнхаа хүрээнд бид нар залуучууд эмэгтэйчүүдийн дуу хоолойг одоо шийдвэр гаргах төвшин сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсэд хүргэж ажиллах ийм жижиг төслүүдийг шалгаруулах тэтгэлгийн уралдаан байгаа. Бид нар 10 тэтгэлгийг шалгаруулсан. Өнөөдөр 6 тэтгэлгийг яг эцсийн байдлаар шалгаруулад жижигхэн ийм 2-3 сая төгрөгийн тэтгэлгийг олгоод залуучууд эмэгтэйчүүдийн асуудлыг яг энэ сонгуулийн үеэр гаргаж ирэх, нийгмийн сүлжээнд гаргаж ирэх ийм төслүүдийг санхүүжүүлэх гэж байгаамаа. Тэгээд энэ төсөл маань болохоор бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэн Азийн сан хоёр хамтарч хэрэгжүүлж байгаа Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа залуучууд эмэгтэйчүүдийн сонгуул улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх юм төслийн хүрээнд хэрэгжиж байгаа тэтгэлгийн уралдаан байгаамаа. За одоо манай багийн гишүүд бас цуглацгаацсан шалгаруулалтаа эхлэхэд бэлэн болоод сууцгааж байгаа ах. Хэдүүлээ гялс оръё. Уралдааны ярилцлагын сонгон шалгаруулалт эхэлж байна. Тэгээ ер нь ковидоос болоод бид нар бас зүүмээр бүх уулзалт, хурал, цуглаан, иймэрхүү шалгаруулалтаа явуулж байгаа бичилж уулзахгүйгээр. Тэгэхээр ерөнхийдөө маш их ирч хүч цаг зав зарцуулагдсан юм байлээ. Зүгээр бичилж уулзснаас жишээ нэг юм яриад дуусгаад хэрвээ интернетийн хурд муу байсан бол тэр нь тасалтаал дахиж ярих шаардлагатай болдог ч гэдэг юм уу. Тэгээ бид нар ямар ч байсан одоо энэ шалгаруулалтаа 3 цаг явагдана гэж төлөвлөсөн байгаа. 6 шүүгч 10 шалгарсан төсөл маань оролцож байгаа. Тэгээ нийтдээ бараг 16 өөр байршлаас бид нар одоо онлайнаар холбогдож байгаа. Тэгээд залуучуудын байгууллагын хувьд бас ингэж зүүмээр онлайн хурал хийж ингэж зүүмээр явна гэдэг нь бол бид нар бас өөрсдөө маш их чадахчж байгаа. Бас ингэ заавал бичилж уулзахгүй холын зайнаас бас юм ажиллаж болох туршлага өөрсдөө бас суулгаж байгаа. Тэгээд хэдүүлээ орцгоё. За шалгаруулалт маань яг нөгөө өрөөнд явагдаж байна. Тэгээд одоо дундаа орцсон зүүм хурал учраас бас бид нар босоод яваад ич чадахгүй. Тэгэхээр багийнхаа гишүүдийг жоохон сэргээх үднээ сайхан чансан кофе бэлтчихлээ. Одоо тэднэрт кофе аваачиж өгөө жоохон сэргээе. Ярилцлагын сонгон шалгаруулалт маань баг 4 цаг үргэлжилснээр бид нар бас 6 бага шалгаруулж чадлаа авах боломжтой. Тэгээ маш олон талын бүлгийг хамруулсан багийг шалгаруулсан байх гэж найдаж байна. Аль болох нийгмийн олонлог бүлгийн төлөөллийг хангасан, тэгээд олон залуучууд эмэгтэйчүүдийн асуудлыг тусгасан сэдвүүд сонгосон гэж найдаж байгаа. Тэгээд том ажлын ард багаараа гарлаа. За нэг цаг чи.